Англиа. За нэг хүн ороод ирлээ. Facebook найзуудаа Mask-ийнхаа Facebook пэйж дээр байдаг хүмүүсийг авч ирэхээр миний зүгээс лайвынхаа мэдээллийг өгөөд явнаа. За сайн байна уу? Бадмарга арай мэдээ хүргэе. За хамгийн өнөөдрийн маань лайвын хамгийн гол миний та бүхэндээ хүргэх гэж байгаа зүйл нь за энэ цагаан цаасан дээр бичсэн миний Skype хаяг байгаа шүү. Skype хаягийг маань та бүхэн тэмдэглээд аваарай. Ямар учиртай Skype хаяг вэ гэж бас зарим нь бодож байж магадгүй тийм ээ. За орой мэндийг хүргэе. Намайг хавтлан гэдэг. Зарим хүмүүс бол таньж байгаа. Зарим хүмүүс бас мэдгүй байгаа хаа. Би Mask-ийн за Филиппин улс дахь Монгол оюутнуудаа хариуцсан төлөөлөгч байна. За Mask-ийн маань англи хэлийг сурах сонирхолтой, англи хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй хүн бүхэн зориулаад хамгийн хямд зардлаар хамгийн чанартай богино хугацаанд үр дүнтэйгээр англи хэлийг заах боломжийг олгож Филиппин улсын Сибу хотын за англи хэлний сургуулиудтай албан ёсны нэрхтэйгээр Монгол дахь төлөөлөгч нь болоод хамтран ажиллаж байгаамаа. За магадгүй өмнө би та бүхэндээ Монголоос лайв хүргэдэг байсан бол өнөөдөр миний за Филиппин улс дахь Сибу хоттой хамгийн анхны маань лайв дугаар номер 1 эхэлж байна. Энэхүү лайваараа би өмнө та бүхэндээ англи хэлний талаар Mask-тай хамтран ажиллаж байгаа англи хэлний сургуулиудын талаарх мэдээллийг Монголдо өгдөг байсан бол яг одоо би өөрийн биеэр Сибу хотод ирчихсэн байна. Тэгээд та бүхэндээ бас газар дээрээс нь та бүхний сонирхож байгаа мэдээллийг хүргэхээр өөрийн биеэр ирчихэд одоо лайваа эхлүүлж байна. За тэгэхээр та бүхэн маань бас яг одоо хэрэгтэй мэдээлэлээ бас шууд лайваараа асуух боломжтой. Дээрээс нь яг одоо миний харагдаж байгаа за энэ миний Skype хаяг, My Skype хаяг руу холбогдоорой. Гар утсандаа компьютертай Skype хаягаар татаж аваад Agent Tech-7 Niels PH.com гэсэн хаягаар надтай шууд Монголоос чөлөөтэй надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл асуух боломжтой юм аа. За лайвын орчноо танилцуулж болох гэсэн байна. За ундрага сайн байна уу? Хай. За миний таньдаг хүмүүс бас намайг үзэж байгаа бол бас англи хэл сурах сонирхолтой найз нөхд рүүгээ манай лайвыг шеэрлэж өгөөрэй. Дээрээс нь миний бас энэ Asian TikTok болоод Niels PH.com хаягийг маань сайн тэмдэглэж аваад найз нөхөдтэй өгөөрэй гэж хэлмээр байна. Учир нь би найз нөхөд тань бас англи хэл сурах сонирхолтой хэн нэгэн байгаа бол яг одоо Сибу дээрээс бас мэдээллийг нь би чөлөөтэй өгөх боломжтой болсон байгаа шүү. Би энд ирсэн байна. Лайваар орчноо танилцуулж болох уу гэсэн байна. За яг одоо миний байгаа газар бол Сибу хотын төв IT парк дээр би байрлаж байна. IT паркта сургуулийнхаа хажууд оршдог оюутны биедан суралцах төвдөө байгаамаа. Биедан суралцах төвдөө би өнөөдрийнхээ хамгийн ихний лайваа хүргэхээр сууж байна. Тэгэхээр Mask-тай маань за Сибу хотод Сибу болон Лапу за Бэки хотуудад байрлаж байгаа англи хэлний 30 гаруй сургуультай бид нар хамтран ажиллаж байгаа. За миний зүгээс бол яг одоо эдгээр сургуулиуд дээр маань манай Mask-тай хамтран ажиллаж байгаа сургуулиуд дээр суралцгаар ирсэн оюутнуудыгаа би хүлээн авч ажиллаж байгаа. Ажиллахынхаа хажуугаар би бас англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулж байна. За би бас хэлнийхээ мэдлэгийг сайжруулах сонирхолтой. За өдөрт би бас 4 цагийн хөтөлбөрийн хичээл үздэг. 4 цагийн хөтөлбөрийн хичээл маань англи хэлний сургуулиудын хамгийн бага цагийн хөтөлбөр байгаа. За тэгээд унших, бичих, дөрмийн хичээл. За тэгээд миний хамгийн дуртай хичээл болох ярианы гэсэн хичээлүүдээ үзэж байгаа. Ярианы хичээлдээ би хамгийн дуртай. Яагаад гэвэл миний хувьд бол англи хэлийг
эзэмшиж байгаа хүмүүсийн хувьд бол янз бүрийн бэрхшээл байдаг тийм ээ. Бичихдээ бол сайн, дүрмийг ойлгоод байдаг хэрнээ яг хүнтэй харилцах чадвартай мó. Монголчуудын хамгийн том дутагдал юу вэ гэвэл бидний бас нэрлэхүү зан, ичимхий зангаас болоод шууд ярихаас ичдэг, хэнийг намайг юугээд хэлчих болоо гэхээс ичдэг. Тийм болохоор яриа талдаа бол нэлээд муу байдаг болов гэж би бас бодсон. Яагаад гэвэл би бас бичих хичээлдээ илүү сайн. Бичих хичээл дээр би ямар ч орчуулгыг гайгүй хийчдэг. Харин яриандаа муу, харилцан яриандаа муу ойлгоод байдаг хэрнээ ярьж чаддгүй, хэлж чаддгүй байсан. За тэгэхээр бүгдээрээ хичээл рүү оръё. Тэгэхээр энд суралцж байгаа оюутнуудын маань давуу тал юу вэ гэвэл маш богино хугацаанд үр дүнтэйгээр эрчимтэйгээр англи хэлнийхаа мэдлэгийг сайжруулах боломжтой. Учир нь өдөрт та бүхэнд Филиппиний англи хэлний сургуулиудад 4-өөс 10 хүртэлх цагийн хичээлүүдийг санал болгож байгаа. Тэгэхээр та бүхэн англи хэлээр хэр эрчимтэйгээр сурах сонирхолтой байна. Та хэлний мэдлэгээ хэр сайжруулах хүсэлтэй байна. Тэрүүгээрээ сонголтоо хийгээд өдөрт хамгийн багадаа 4 цагийн хичээлийг ганцаарч хичээл авч болно. Хэрвээ богино хугацаанд эрчимтэй сурья гэвэл 6, 8, 10 хүртэлх хичээлийн цагийг авах боломжтой байдгийг шүү. Skype-аар биш шууд холбогдох боломжтой байна. Тэгэхээр Skype-аар та бүхэн маань аль болох Skype бол хамгийн сайн одоо дэлхийн олон оронд бол Skype хамгийн өргөн ашиглагддаг, хамгийн чөлөөтэй ашиглагддаг веб байгаа, сошиал сувг байгаа. Тэгэхээр Skype-ийг гар утсандаа яг л бидний хэрэглэдэг мессенжертэй бол яг адилхан гар утсандаа татаад тэгээд Asian TikTok 7 NSPH Cecom хаягаар надтай холбогдсон тохиолдолд би та бүхэнд хэрэгтэй мэдээллийг газар дээрээс нь Cebu-гээс за яваад хичээлийнхаа танхимаас сургууль дээрээс ажлын байран дээрээс шууд амжуулахад мэдээлэл хэрэгтэй мэдээллийг ч өгч чадна шүү гэж хэлмээр байна. За тэгээд яг та бүхэн маань манай Mask Academy Facebook пэйж болсон дээр лайк дараа фоллоу хийгээрэй. Магадгүй бас миний өөрийн хувийн Facebook аккаунт, Instagram аккаунт, Twitter аккаунтыг дагаарай. Над руу найз хэсэг явуулаарай. Боломжтой бол надаас бас надтай хувийн чат үсгээд надаас мэдээлэл асууж болно. Үнийн дүнгээр энд суралцахад хэрэг тохиромжтой байна. Цаг агаар аялал жуулчлал хэрэгтэй бүх мэдээлэлээ асууж олно. Хамгийн гол нь энэ бол миний Skype хаяг, за Филиппинд хаяг маань байгаа Asian TikTok 7 NSPH Cecom гэсэн хаягаар надтай 24 цагийн хэдийж холбогдох боломжтой. 24 цаг биш маа. Миний хичээлийн цагаар над руу хэрэг би холбогдохгүй байвал над руу мессеж бичээд үлдээч гэж болно. Хүсэлт явуулаарай. Тэгээд би ажлынхаа цагаар та бүхэнд бас туслах болно. Миний ажлын цаг өдөр болгон би даваагаас баасан гарагтаа 4 цагийн хичээл үздэг. Ярих, бичих, дөрвийн хичээл болон унших гэсэн хичээлүүд үздэг. Тэгээд энэ хичээлүүд маань бол надад 4 багш байгаа. За 4 багш маань тус бүрчлэн өөрийн хичээлийг надад заадаг 4-ийн багш маань. Жишээ нь надад 4-ийн багш маань бол намайг төгсөн төгслөл миний багш надтай хамт миний хичээлийг үзэх болно. Надад 4-ийн хичээлийг миний одоо байгаа түвшнээс үргэлжлүүлээд багш маань заадаг. 4-ийн маань багшиг Ян гэдэг Филиппин нэмэгтэй байгаа. Граммар хичээлийг зааж байгаа багш нарын хувьд бол хамгийн чадварлаг, тухайн улстай хамгийн чадварлаг багш нар граммар хичээлийг заадаг, 4-ийн хичээлийг заадаг. Граммар хичээлийг заахын тулд тухайн багш нар маань өөрсдөө бас сургалтанд хамрагдаад, хөтөлбөрт хамрагдаад манайхаар бол нөгөө багшлах граммар хичээлийн 4-ийн хичээлийн багшлахын тулд ирэх авдаг. Тэгэхээр хамгийн сайн багш нар граммар хичээлийг үздэг гэсэн. За тэгээд миний дараагийн хичээл бол унших хичээл байдаг. За унших хичээл маань бас миний 2 дахь хичээл. Тухайн хичээлийн маань багш маш хөгжүүлтэй Филиппин залуу байгаа. За тэр бол надаас хичээлээ заах болгондоо надаас Монголын маань талаар илүү их асуудаг. За тэгээд Монголын талаар, Монголын соёл, Монголын үндэсний хоол, за монголчуудын одоо бидний амьдрал ахуйн талаар бол хамгийн их надтай асууж ярилцдаг багш маань миний унших хичээлийн маань багш байгаа. За Джейс гэдэг залуу би. За тэгээ Джейс тэгээ би төгсөн төгслөө хичээлээ төгсөн төгслөө унших хичээлээ хамтдаа бүх хоёр үзэх болно. Тэгэхээр унших хичээлээрээ дайландуулаад би бас Монгол хүүхэд залуучууд, Монгол оюутнуудынхаа талаарх мэдээллүүдийг за маш их англиар ойлгохыг хичээдэг.
За тэгээд хичээж байгаа үндэснийхээ соёлыг, за үндэснийхээ тэмдэглэлт өдрүүдийг би бас англиар тайлбарлахыг хичээдэг. Ойлгож чадахгүй бол зурж үзүүлдэг. За бичих хичээл маань бас байгаа. Бичих хичээлийн маань багш Марс гэдэг багш байгаа. Тэр эмэгтэй бол маш сайхан сэтгэлтэй багш. Намайг ойлгохгүй байгаа зүйлийг маань ойлгуулж өгдөг. За маш сайхан багш нар байгаа. За Филиппин багш нарын хувьд бол за маш нээлттэй багш нар байдаг. Магадгүй та бүхэн маань би англи хэлний мэдлэг байхгүй бол яах вэ? Анхан шатны мэдлэггүй бол AS нь B-гээс нь суралцах боломжтой болов уу гэж асууж байгаа бол тэр бол боломжтой. Таны яг одоо байгаа төвшнөөс англи хэлийг заадаг юм шүү. За тэгэхээр одоо хариулаад явна. Тэгэхээр магадгүй хэрэгтэй мэдээлэл надаас шууд асуугаад явж болно. Төлбөрийн талаар мэдээлэл өгөөч гэсэн маань төлбөрийн хувьд та Сибу болон за Лапу Филиппин улсын сургуулиудаас ирж суралцахыг сонирхож байгаа бол сургалтын төлбөрийн хувьд нэгдүгээр таны үзэх хичээлийн цаг тэгээд хоёрдугаар та бас хэр хугацаанд сурах сонирхолтой байна. Гуравдугаар та хэдэн ортой ямар байранд байрлах вэ гэдгээс хамаараа сургалтын төлбөрүүд өөр байдаг юм шүү. Тэгэхээр эхлээд суралцагч маань үзэх хичээлээ өдөрт хэзээ хичээл үзмээр тэрийгээ сонгож болно. Дээрээс нь та хэр хугацаагаар сурах сонирхолтой байна гэдгээ тодорхойлж өмнө нь мэдэх боломжтой байгаа. За тэгээд ерөнхийдөө бол сургалтын орчин бол дээд зэрэглэлийн маш чанартай орчин заадаг. Хүн бүхэндээ ганцаарчлсан нүүр тулсан хичээлүүд үздэг. Нийт хичээлийнхаа 80%-ийг бол оюутнууд маань ганцаарчлсан үзээд үлдсэн 20%-ийг нь групп хичээл үздэг. Групп хичээл маань хамгийн дээд нь 3 болон 4 хүнтэй групп байгаа. За тэгээд магадгүй яг одоо надтай адилхан за хэдий бичгтээ сайн ч гэсэн дүрэндээ сайн ч гэсэн ярих чадвартай бас таарахсан байгаа та бүхэн санаа битгий зовоорой. Энд ирэхэд бол бүх хичээлийг бол маш ойлгомжтой заадаг. Багш нарын хувьд үнэхээр хайпи, үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэхээр нээлттэй байдаг. Энд ямарч гуйнаглах, за уурлах гэсэн зүйл байхгүй. Үргэлж инээмсэглэлтэй, үргэлж аягүй nice байдаг. Дээрээс нь 7 хоногийн дотор тухайн англи хэлний мэдлэггүй хүмүүс маань ярьж чадахгүй ч гэсэн ойлгох төвшөнд бол хангалттай хүрдэг. Тэгэхээр 7 хоногийн үед бол ярих боломжгүй ч гэсэн ихний англиар ярьж байгааг бүрэн ойлгох чадамжтай болно. Ойлгоод ямар нэгэн хариу үзүүлэх боломжтой болно. 1 сарын хугацаатай олон оюутантай хамт ойл хэд болох вэ дундаж өгнө гэсэн байна. Тэгэхээр та яг одоо үнийн мэдээлэл сонирхож байгаа бол миний бас Asian Tech-7 NSP.com хаяг руу над руу хүсэлт явуулаарай. Би бас маргааш ажил дээр очиод таны хүссэн орчинд таны хүссэн хугацааны мэдээллийг үнийг бол бодоод өгнө. Яагтвэл яг одоо би бас бодож хэлэх боломж байна. Учир нь яг бол бүх сургуулиудын үнийн мэдээллийг тухайн оюутныхаа нэгдүгээр сурах хугацаа, хоёрдугаар үзэх хичээл зэргийг харж байгаад үнийг нь бодож гаргах юм цээжээрээ бас би хэлэх боломжгүй. Ямар ч байсан сургуулиудын бүх хөтөлбөрт нэгдүгээр таны сургалтын төлбөр, хоёрдугаар таны байр, гуравдугаар тоол, аюулгүй байдал, онгоцны буудлаас тосох үйлчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бүх үйлчилгээ орсон байдаг. Харин нэмэлт зардлууд бол харах аргагүй. Нэмэлт зардлууд гэдэг дээр тэрэн дээр бол амар их мөнгө бол байхгүй. Зүгээр юм бүртгэлийн хураамж, оюутны ID карт зэрэг нэмэлт зардлууд байдаг. За тэгэхээр манай магадгүй хэл сурах сонирхож байгаа энд сурахад ямар хөө байдаг болоогоо сонирхож байгаа бол та бүхэн бүх мэдээлэлээ надтай холбогдоорой. Энэ миний яг Филиппин дэх хаяг байгаа. Хичээлийн бусад цагаараа бол би та бүхэнтэй шууд холбогдоод видео кол хийгээд шууд залгаад хэрэгтэй мэдээллийг өгөх боломжтой. Магадгүй манай та бүхэн бас сургуулийнхаа орчны зургийг үзхийг сонирхож болно. Дээрээс нь бас яг өөрийнхөө сурах хөтөлбөр тохирсон үнийн мэдээллийг асуухаар бол над руу холбогдоод бичээрэй. За миний бас яг өөрийн Facebook аккаунт болон Instagram аккаунт руу хүсэлт явуулаад надтай холбогдоод мэдээлэл авч болно шүү. Миний хувийн Facebook аккаунт Хавагдулан
Лхаадуу гэдэг монголоор бичсэн байгаа. Ихэнх нь ямар орны оюутнууд байдаг гэсэн. За энд суралцахаар гэж байгаа. За Филиппин суралцаж байгаа нийт оюутнуудын хувьд бол Солонгос, Япон, Хятад, Казахстан, Таиланд, Тайван, Малайз, за дээрээс нь Сауди Араб, энэ нутгийн оюутнууд их байдаг. Яа тэгээ Монгол сүүлийн 2018 оноос хойш монголчууд нэлээд сурах болсон. Тэрнээс өмнөх хугацаанд бол ерөнхийдөө дэлхийн Азийн том орны оюутнууд нэлээд их сурдаг. За тэгэхээр энд ирж байгаа оюутнуудын хувьд бол Япон оюутнууд их байгаа, Солонгос оюутнууд их байна. За Хятад оюутнууд их байна. За тэгээ Оросууд байна, Сауди Араб, нутгийн оюутнууд байна, Таиланд, Вьетнам, Тайван, Малайз оюутнууд хамгийн их байгаа. За манай надтай бол миний өрөөнд жишээ нь одоо 3 оюутантай өрөөнд би байгаа. За Япон оюутан, Хятад оюутан, за Монгол гэсэн 3 оюутан. За 3 өөр үндэсний оюутан манай өрөөнд байдаг. Бид 3 өрөөндөө болон сургууль дээрээ англиас өөр хэл ашигладаггүй. Угаасаа англиар өөр хэл үндэснийхээ хэлээр ашиглагдсан боловч бид хоорондоо ойлголцдоггүй. Тиймээс дотор байрны орчинд болон сургуулийнхаа орчинд зөвхөн англиар ярихыг зөвшөөрдөг. Үндэсний хэлээ аль болох ашиглахгүй байхыг зөвшөөрдөг. Учир нь үндэсний хэлээ ашигласнаа тухайн оюутны маань бас хэл сайжрахад удаашралтай гэж үздэг учраас за зөвхөн англиар ярихыг зөвшөөрдөг. Харин миний ажлын байрны хувьд бол японоор ярих шаардлагатай байдаг. Тэр нь юу вэ гэвэл би яг одоо за нийс сургууль дээр ажиллаж байна. За нийс сургууль дээр суралцахаар байсан оюутнуудаа хүлээн аваад нийс сургуулийн хөтөлбөрийг сонирхож байгаа хүүхдүүдийн монголчуудынхаа мэдээллийг хариуцж ажилладаг учраас тухайн сургууль маань Япон захиргаатай сургууль, Япон эзэнтэй. Тэгээд тэр утгаараа ажлын байрны орчинд миний ажлын байрны орчинд би хичээлээ дуусаад ажил руугаа ордог. Ажлын байрны орчинд зөвхөн японоор ярих зөвшөөрдөг. За японоор ярихдаа би бас одоо эхний удаа мэдлэгээ сурж байгаа. Өглөөний минь, өдрийн минь, за амжилтсий, баярлаа, баяртай. За цайндаа орлоо, орж ирлээ гэсэн мэдээ ойр зүрийн одоохондоо ойр зүрийн хэрэглээний япон үгнүүдийг сурж байна. Харин хичээлийн цаг дээр бол тэгээд англи хэлээр үзэж байгаа. За хичээлийн хувьд болохоор бүх хичээлээ ганцаарчиж үздэг. За жишээ нь тухайн оюутан маань 6 цагийн хөтөлбөр сонгосон байдаг гэхэд 6 цагийнхаа 4 цагийн хичээлийг ганцаарчиж үзээ. 2 цагийн хичээлийг нь групп хичээлээр үздэг. За тэгээд даваагаас баасан гараг болгондоо та бүхэн хичээлээ үзэн хагасаа бүтэнсэн өдөр фри тайм чөлөөт цагаа өнгөрөөж болно гэсэн. За дулаан орон гэж байсан. Ер нь одоо зуны улирал ямар хөө байдаг вэ гэсэн байна. За ерөнхийдөө бол Филиппиний цаг агарын уур амьсгал маань 25-аас 33 градус хүртэл байдаг юм шүү. 25-аас 33. Жишээ нь 6 сарда 25. Одоо энэ ирэх 6 сард бол ерөнхийдөө өдрийнх нь уур амьсгал 25-аас 32 градус байна. 7 сард 25-аас 31 градус, 8 сард бас 25-аас 31 градус гэдээ явдаг. 25-аас 33 градус байна. Гэхдээ энэ жил хамгийн халуун оргил цаг нь бол 4 сард байсан. 4 сард 34 градус хүрсэн байгаа. За гэхдээ ерөнхийдөө бол энэ нөгөө уур амьсгал нь бол маш дулаахан. Гэхдээ нөгөө маш дулаахан ч гэсэн нөгөө дотор хичээлийн танхим, оюутны байрны танхим энээр агааржуулалтыг маш сайн маш сайн шийдчихсэн бараг маш хэрүүхэн. Тэгэхээр магадгүй сурхаа сонирхож байгаа оюутнууд маань халуун орон гэж бодоод ямар ч дулаан хуцгүй бас битгий ирээрээ гадуураа бас дарс үедээ өмсчих нэгэн ойр зүрийн цамцтай өмдтэй ирэхэд бол зүгээр. Яг бол сургуулийн танхим, оюутны байрны танхим бол эргэн тойрондоо битүү эйр кондишн агааржуулагч байдаг сэнсэг. За. Найзуудын хөнгөлөлт гэж байгаа юу гэсэн байна. За сургууль болгон бол хөнгөлөлтөд зарладаг. Тэгээд хөнгөлөлтөө зарлахаараа манай масктемаар дамжуулаад албан ёсоор бол зарлах болно. Сургуулиуд маань бас хөнгөлөлтөө зарлахдаа тухайн оюутныхаа суралцах хугацаанаас нь хамаараа дээрээс нь суралцах хугацаанаас нь хамаарат хөнгөлөлт зарладаг. Тэгэхээр магадгүй та бүхэн
хөнгөлөлт урамшууллын мэдээлэл сонирхож байгаа бол манай Mass Academy Facebook page хуудсан дээр лайк дараад манай албан ёсны хэрэгтэй сургуулиудын мэдээллийг аваарай. Дээрээс нь Mass Academy-ийн сайтн дээр маань бас сайт руу маань ороорой. Тэн дээр манай сургуулиуд байгаа. Аль улиралд суралцвал зүгээрээ гэсэн байна. Суралцах хугацааны хувьд та аль ч улиралд ирж суралцах боломжтой. Филиппин улс маань өөрөө 2 хүн улиралтай орон, Хуурай улирал, Нойтон улирал гэсэн 2 улиралтай. За тэгээд 6-аас 11 сар бол Нойтон улирлын сар. Гэхдээ ер нь бол бороо тэгж Нойтон улирлын сар гэхээр өдөр болгон тийм амар болгох байхгүй. 25-аас 32 градустай байна. Тэгээд суралцгаар яж байгаа оюутнуудын хувьд хамгийн их асуух магадгүй сонирхож байгаа зүйл гэвэл та хэдийд ч ирж сурж болно. Өөрийнхөө суралцах гэсэн хугацаанд ирээд суралцаж болно. Учир нь Филиппиний сургуулиуд 7 хоног болгон шинэ эсэлт авдаг. Яагаад гэвэл тухайн эсэлт маань ганцхан тухайн оюутан зориулсан ганцаарчсан хичээл үздэг учраас 7 хоногийн хэдийд ч ирж сурж болно. Энд бол 7 хоног бүрийн 5 гаруй шинэ оюутнууд ирж хичээлээ үздэг. Тухайн оюутан бол ганцаараа багштайгаа ордог. Нэг оюутантай нэг багш бол заахгүй. Тэр оюутан маань хэдэн цагийн хөтөлбөр авч байгаасаа хамаараад хичнээн төрлийн хичээл үзэх бай гэдэг. Миний хувьд 4 цагийн хичээл авдаг учраас ярих, бичих, унших тэгээд 4 гэсэн 4 хичээлийг үздэг. 4 хичээлийнхаа нэг багштай, 4 багштай. Энэ дөрөвтэйгээ би төгсөлтэй хамтдаа хичээлээ үзнэ. За багш нарын хувьд ойлгох чадвар бол маш сайн. Тэгээд ямар ч англи хэлний мэдлэггүй байсан англи хэлийг бол маш сайн ойлгож чаддаг. Тэд нар үйл хөдлөлөөрөө үзүүлнэ, биеэрээ үзүүлнэ, дээрээс нь зурж үзүүлнэ. Гэхдээ Филиппин улсын багш нар маш олон орны оюутнуудад хичээл заасан туршлагатай гэдэг утгаараа ямар ч орны оюутантай харилцан ярианд орж ямар ч орны оюутанд хичээлийг ойлгох чадвар маш өндөр байдаг. За тэрүүгээрээ Филиппин улсын англи хэлний сургуулиуд хамгийн онцлог давуу тал байгаа. За тэгээд 6 цагийн магадгүй IELTS болон TOEFL, TOEIC-ийн шалгалтанд бэлтгэж байгаа. За бизнес эрхлэгч хүмүүс маань ч гэсэн бизнесийн англи хэлний мэдлэгээ сайжруулах гэсэн энэ бизнесийн англи хэлний хөтөлбөр байна. За дээрээс нь бас мэргэжлийн англи хэл IELTS бэлтгэх хөтөлбөр, TOEFL, TOEIC гэх маш олон хөтөлбөрүүд байгаа. Тэгэхээр эдгээр бүх хөтөлбөрүүдээс та бүхэн сонгоод сурч болно. За жишээ нь бизнесийн англи хэлний хувьд бол бизнес эрхлэгчид маань бас тухайн орчиндөө хэлээ сайжруулах боломжтой. Та өөрт хүссэн хөтөлбөрөө сонгоод дээрээс нь дан бизнесийн англи хичээлээ үзэхээс гадна ойр зүрийн ерөнхий англи хэлний хичээлээ бас үзээд явдаг боломжтой давуу талтай шүү. Зөвхөн англи хэл заах уу? Өөр хэлний сургалт байгаа юу гэсэн маань Филиппин улсын маань хамгийн том давуу тал нь бол ерөөсөө англи хэлийг хямд зарлаар төрөвлөжсөн хугацаанд үр дүнтэй ганцаарч заадаг гэдгээрээ бол олон улсад бол хүлээн зөвшөөрөгдсөн. За Азийн том орнууд тийм ээ Япон, Солонгосын оюутнууд бол за бүр сургалтын систем Филиппиний сургалтын үр дүн аягүй сайн гэдэг мэдсэн учраас оюутан залуус нь бол маш их суралцдаг. Тэд нар хичээлийнхаа зуныхаа амралт, хичээлийн амралт болгоноор баг 7 хоногийнхоо амралтаар ч ирж сурдаг. 2-7 хоногийн зуны амралтаараа дунд сургуулийн хүүхдүүд оюутнууд маань хүртэл 2-7 хоногор сурдаг. Яагаад гэвэл энд сурангаа аялах, амрах боломжтой байдаг. Даваагаас баасан гарагтаа хичээлээ үзээд хасаа бүтэн сайн аялал хийх боломжтой байдаг учраас тэд нар зуныхаа амралтын магадгүй хичээлийнхаа улирлын амралтынхаа 2-7 хоногийг маш үр дүнтэй дээрээс нь аялангаа англи хэлээ сайжруулахыг сонирхдаг учраас ерөөсөө хичээлийн амралт боллоо Филиппин руу улирлын амралт боллоо Филиппин руу ирж сурдаг юм байна. За Филиппин улс 30 эхний энгийн паспортын иргэд бол 30 хоногдоо визгүй байгаа. Тэгээ 2 дахь хоногоос аваад визтэй байгаа. Тэгээд энд ирэхээр сурахаар урт хугацаагаар ирж сурахаар сонирхож байгаа оюутнууд байгаа бол сургууль бол өөрөө таны визийг 2 дахь сараас нь бол сунгаад өгдөг давуу талтай шүү. За тэгэхээр бас Mass Academy-тэй холбоотой магадгүй лайвынхаа мэдээлэлтэй холбоотой хэрэгтэй холбоотой мэдээлэл
та бүхэн маань манай маск тайм руу холбогдоод авч олноо. Дээрээс нь би бас яг өөрөө Филиппинд байгаад эндээсээ лайв хийж байгаа болохоор за та бүхэн бас за баярмаа пүрүү хэрэглэгч маань бас манай дээр очиж байсан юм шиг байна. За. Тэгэхээр улсуудын хувьд бол Филиппиний хувьд бол Сибугийн IT парк нь бол яг аялал жуулчлалын төв хот байгаа. Тэгэхээр та бүхэн маань тэрэндээ санаа зовлтгий. За мэдээж эрсдлийн хувьд бол айлч оронд байдаг. Тэгээд баярмаа пүрүү хэрэглэгч маань. За. Комментар маань та бүхэн ямар сэтгэлээ илэрхийлэхэд бол нээлттэй. Тэгээд англи хэл сурах сонирхолтой хүмүүс ер нь бол заавчгүй Филиппин хөгөр өөр хаашаад сурж болно. Гэхдээ тухайн улсын маань нэг онцлог давуу тал нь бол Азийн орнуудад англи хэлийг Филиппин сурах нь хамгийн үр дүнтэй гэдгийг бол харуулсан байгаамаа. За тэгээд лайва би хэдэн цаг хийсэн бэ? Тэгээд манай үзэгчид agent TikTok 7 news.pc.com гэсэн хаягаар надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл асууж болно. Миний хувьд өглөө 8-аас өдөр 12 цаг хүртэл миний хичээлийн цаг байдаг. Би 4 цагийн хичээл үздэг. 4 цагийн хичээлийг 50 минутаар хичээлээ үзээд 10 минутын завсарлага аваад за тэгээд өдөөс хойш 12-оос 1-ийн хооронд бол цайны цаг маань байгаа. Тэгээд 1-ээс орой 7 цагийн хооронд бол би ажилладаг. Яваарай гэж бас миний зүгээс санал болгомоор байна. Яагаад гэвэл энэ бусад орны оюутнуудын захиалга бол маш их байдаг. Тэгээд сургуулиудын хувьд маань өрөө захиалга гэдэг хамгийн чухал зүйл байгаа. За байнга лайв үзэж байгаа шүү. Баярлалаа гэсэн байна. За баярлалаа. Хүүхэд явуулах тохиромжтой гэсэн байна. Хүүхдийн хөтөлбөр гэж сургуулиуд тусдаа зарладаг. Тэр хүүхдийн хөтөлбөрүүдээр нь та хүүхдээ явуулах боломжтой. Харин сургуулиуд руу яг бангаар нь насанд хүрсэн хүүхдийг бас явуулдаг бай. Яа тэгвэл тухайн хүүхд маань Монгол улсын хуулинд 18 нас хүрээгүй хүүхдийг бас харгалзах хөнгүүгээр хэл гаргадаг учраас хүүхд сурах гэж байгаа бол эцэг их харгалзах хүн заавалчгүй хамт явдгийг шүү. Тэгээд сургуулийн орчин аюулгүй байдлын хувьд бол маш сайн. 24 цагийн 7 хоногийн 24 цагийн турш бол хамгаалалт нэлээд сайн байгаа. Багштайгаа ойлголцоход хүндрэл хэр гарах бол гэсэн байна. Багштайгаа ойлголцоход хүндрэл миний хувьд бол гардаггүй. Би ерөнхийдөө бол анх англи хэлийг ерөнхийдөө бичих чадвар маш сайн, ярих чадвар муу байсан. Бас ойлгохтой жаахан таараа байсан бол одоо бол 7 хоногийн дотор за одоо 2 дахь 7 хоногт бол англи хэлний чадвар маань ерөнхийдөө 100% ойлгодог. Тэгээд эвлүүлж үгээ хэлдэг. За Филиппин улсын маань амьдралын өртгийн хувьд бол Монголтой адилхан тухайн улс маань бас 110 сая хүн амтай. Дээрээс нь 110 сая хүн амтай ажлын байрны олдоц муу байдаг учраас магадгүй энд ажиллахаа сонирхож байгаа бол энд бол ажиллахад тохиромжгүй, яг хэлээ сурахад тохиромжтой болсон шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр та бүхэн маань дараагийнхаа лайвыг бас өнөөдөр нэгдүгээр өдөр 3 дахь өдөр хий. 3 дахь өдөр миний ажил бас 7 цаг гэдэг дуусдаг. Тэгээд 7 цаг дуусангууд ийшээ орж ирээд хий. 3 дахь өдөр би лайва бас нөгөө хичээлийнхаа нийтийн танхимаас хийх гэж байна. Яг одоо бол миний бидан суралц хичээлийн танхим байгаа. За энд бол манай Японоос Японд маань хичээлээ хийдэг. За тэгээд дараа бас та бүхэндээ Япон оюутнаа танилцуулаад Япон оюутнуудаараа мэдээлэл бас өгүүлэх гэж байна. За тэгээд мөнгөн тэмдэгт нь юу бэлээ песо. Песогоор та энд гүйлгээ хийн. Ресторан, кофе шоп, ойр зэрэг хэрэглээг бол дан песогоор шийднэ. Гэхдээ Монголоос ирж байгаа оюутнууд маань бол бэлэн доллар эсвэл долларын карттай ирээд сургуулийн иргэн тойронд бол валют арчааны төв exchange бол маш их байгаа. ATM бас байгаа. Долларын олон улсын картны ATM-уд байгаа. Тэндээс мэдээ юугаа авч болно. Гэхдээ долларын ATM-ээс
авахаар арай жоохон шимтгэл өндөртэй юм шүү. Тэгэхээр та файл болох доллароо бэлнээр аваад энэ дээрээ солиуж болно. За тэгээ энэ удаагийн маань лайвтай хамтайсан та бүхэндээ баярлалаа. Хамгийн ихний маань лайвтай хамтайсан тэгээ хэрэгтэй мэдээлэлүүд авсан баха. За Филиппинд хаягаар маань холбогдоод мэдээлэл асуугаарай. За яг сургуулиудынхаа мэдээллийг дээрээс нь өөрт хэрэгтэй гэсэн ямар л мэдээлэл тэр бүх мэдээлэлээ асууж болно. Муу сайн бүх мэдээлэлээ та бүхэн надаас асуух боломжтой байгаа. Яг магадгүй зарим хүмүүс бас нийтийн чатаар асуух боломжгүй байгаа бол надтай хуваараа холбогдоод миний Skype хаягаар холбогдоод мэдээлэл асууж болно шүү гэж хэлмээр байна. За энэ удаагийн маань лайвтай хамтайсан баярлалаа. Дараагийн лайваа 5 гарагт. За 5 гарагт өргөжлүүлэх болно. За Маск Дамын за Филиппин дэх хамгийн анхны лайвыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Сайхан амарцгаарай.